Гишүүдтэй болон ажлын хэсгийн эмнэлгийн салбарын удирдлагуудаараа мэд хүргэе. За, эмнэлгийн тусламжилчилгээний тухай хууль шинжилсэн хариулгын төслийг дэмжиж байгаа. Ягаад маш чухал хууль. За, гэхдээ бас учир дутагдaltaй юм бас байна. Энийг бас гамма гишүүн энийг бас цаашдаа юун дээр нь сайн яахгүй бас болох асуудал байж байна. Хамгийн гол нь одоо анхан чадны тусламжилчилгээ, Сумбаг өрхийн эмнэлгүүдийн, тэгээд хоёр дахь чадлын нэгдсэн эмнэлгүүдийн тусламжилчилгээ, гурав дахь одоо хотын дунд бусын анхлах эмчилгээний төвгөд байгаа. За, хотын клиник эмнэлгүүдийн одоо тусламжилчилгээнээс нарийн мэргэжлийн эмнэлгүүд байж байгаа. За, одоогийн нөхцөл байдлаар эмнэлгийн тусламжилчилгээ өнөхөр хүнд байдалтай байна. Ар дээр тусламжуулчилгээ авч чадахгүй байгаа, ширэгдэж байгаа. Нэгээс 6 сар хүртэл очир дараад хүлээж байгаа, эмэн байхгүй, гадагшаа явж байгаа. Энийг нуухай арахгүй өнөхөр. Тийм учраас энэ дээр бас эмнэлгийн удирдлагууд эрүүл мэндийн хөгжлийн төв бас дүгнэлт хийх хэрэгтэй. Заримныхан нарийн мэргэжлийн эмчнэр нь байхгүй. За, хөдөө төгсч очсон эмчнэр нарийн мэргэжлийн тусламжилчилгээ үзүүлж чадахгүй, ард эдгээр эрүүл мэндээр хохироодог асуудлууд байж байгаа. Тийм учраас энэ сургалтын асуудал дээр онцгой анхаарахгүй болохгүй. Ялангуяа хөгжлийн төв одоо шууд аашусын одоо ана энэ сургуулийг төгсч шууд ээлжүүлэхийг бойлоод нэгээс 2 жил одоо клиник эмнэлтэд ажиллаж одоо нарийн мэргэжлийн сурах хэрэгтэй. Нөгөө талаар одоо сумууд дээр гэрэлсэн газарт нь очихоор юм хийхгүй төгсчөөд очихгүй асуудал байж байгаа. За, сумууд дээр хамгийн гол нь онцлогоо эмчилгээ дээр анхаарах юм бол цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, хавдрын маркерууд, биохимийн шинжилгээ, зүрхний бичлэг, эхо, рентген одоо нарийн мэргэжлийн аппаратууд хөрөм тавьсан мөртлөө мэргэжилтэн байхгүй. Дагалдууд нь сурахгүй. Орон тон дээр ажилдаг мөртлөө аппарат ажиллуулж чадахгүй асуудал байж байгаа. Эрүүл мэндийн яам энэ дээр дүгнэлт хийгээд ирэн шалгаад зарим одоо хийоосон аппарата бүтээж тавьчаад сайлаа авч байгаа улсууд байж байгаа. Би яг хөдөө сумуудаар явж байхад энэ хангасан мөртлөө ажиллаулдаг, аймаг руугаа явуулдаг, аймгийн ачааллыг нэмэгдүүлдэг, аймагаас хот руу ирээд хотын клиник эмнэлгүүдийн ачааллыг одоо хөндрүүлдэг асуудал байж байна. Одоо энэ хотын клиник эмнэлгүүдээр ирж байгаа улсуудын бараг 60% хөдөөнийх нь ирсэн. Хотын одоо өвчнөд үзүүлж чадахгүй юм асуудал байж үйлчлүүлэгчд. Ялангуяа энэ хотод ирж байгаа би одоо эмчгүй учраас байнга явдаг. Хотын 1, 2, 3 дахь эмнэлгийн одоо удирдлагуудаа баярлалаа гэж хэлмээр байна. Хавдар суудлаар гэмтлэх байна, их хүүхдийн эрүүл мэндийн төвийнхэн байнга шөн залгасалж утас авдаг, ширэгдүүлэхгүй шууд хэвтүүлдэг ийм асуудал байж байгаа. Энэ дотроос төмөрөшөр даргаыг одоо бүр баярлалаа гэж хэлмээр байх юм. Одоо харуулт ирнэ, зүрхний шигдээсрэг шөн ч гэсэн утас аваад одоо хариулж яадаг. За, нөгөө дараагийн нэг асуудал байж байна. Эмнэлгүүдийн өөр зөлийн асуудал байж байна. Өглөг авалгын асуудал. Сайд түрэн өөр зөөлөөс саллаа гэдэг. Ер нь эмнэлгүүч одоо төсөвгүйгээр одоо байлдаанд орох сумгүйгээр байлж чадахгүй. Тэр нь адилхан шүү дээ. Ийм компаниуд өөргөд ийм яриад байх юм. Тэгвэл эмнэлгийн удирд төсвийн эрхлэл загшигч нарын алдаатай асуудал бас байж байгаа. Эмчилгээ хэрэгсэн орлогч нар тасгийн За, үгээ дуусгач та. Тэгэхээр энэ эмнэлгийн бүтц орон тог шинжилэн тогтоох шаардлагатай байгаа. Энэ дээр одоо ажлын хэсэг гаргахад би санал гаргацсан байгаа. Тэгэхгүй нэлээд орон тоон дээр одоо төсөв, илүү цайлаг нийгэм надлан шимтгэлд явчихад байна. Хяналт шалгалтыг сайжруулаад бүсийн онцлогооны эмчилгээний төвгүүдийг бойлоод аймаг болгоны онцлогооны төвтэй ангиографи аппараттай тэгээд имрата болохгүй бүсийн онцлогоонд одоо хинтийнхэн цаашаа 400 км дорнд явахгүй шүү дээ. Цаашдаа хөгжихийн тулд аймаг болгоны онцлогооны төвтэй байр нь бэлэн байж байгаа, зарим доног төгөөрөмжөд авсан тохиолдолд болно. Тэгээд хотын эмчнэр тэнд очиод ажлын байрны суралт хийх шаардлагатай байгаа юм. Тэгжээж тусламжчлалыг сайжруулахгүй болохгүй бусдын асуудлыг би бас гамма гишүүнд энэ бичгээр бас өгье. Цаг нь багтахгүй байгаа юм шиг байна. Та бүхэнд баярлалаа.